Сайн байцгаана уу бүх үндэсний өсөлж болгон гэрчлэлийн цагаараа дахин уулзж байна. Энэ удаад оюун чимэг эгч маань бурхныг алдаршуулан гэрчлэгээр хүрэлцээрсэн байна. Оюун чимэг эгчийнхаа гэрчлэлийг хүлээж авах юм хоёлаа бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэлийн үг болон хурганы цусаар сатаныг ялсан юм аа. Амен. Амен. За оюун чимэг эгч маань бол бүх үндэсний өсөлж чуулган дээр ирээд ер нь хэдийн хугацаа өнгөрүүлж байгаа юм бэ те. Одоо ер нь бурхан тань дээр яаж ажиллаад байгаа юм? Та яаж өөрчлөгдөд байгаа юм гэд бурхныг алдаршуулан гэрчлэг бурхны хийж байгаа ажлуудыг ярих гэж би таныг ирсэн гэж ойлгож байгаа. За би энэ чуулганд ирэхээс өмнө одоо энэ оны өвөл явагдчихсан тэр эдгэрэл чөлөөлтийн очиж үзчихсэн. Энэ ер нь ямар хоо цоглааны яаж хүмүүс ингэж эдгэрэх үйл явцад оролцож байна. Энэ дотор ингээ ариун сүнсний одоо тэнд нэг очих тийм хүсэл над байсан учраас тийш очиж үзчихсэн. Тэгээд тэнд очиж үзээд оролцоод өнгөрсөн 9 сараас явж эхэлсэн байна. Одоо ч 12 дугаар сар болох нь тий. Тэгэхээр нэг 3 сар та ямар ч байсан тасралтгүй номлолд бол сүмийн үйл ажиллагаанд хамрагдаа явж байгаа юм байна тий. Тэрний өмнө бол нодлон анх таны сүнс хүсээд нэг энэ бурхан бол нэг этгээдэг, чөлөөлдөг ийм бурхан штэ гэд ингээд хайгаад тэгээ татагдаад хөдлөгдөөд яваад утсан юм а да. Тэгсэн. Энэ цуглаанд ирснээсээ хойш ер нь бурхан ямар нэг юм ингээд хийхээс өмнө хүний зүрх сэтгэлд зам гаргаж тэр одоо хийх гэж байгаа зүйл рүүгээ хүнийг удирддаг гэж би боддог. Тийм болохоор одоо тэр үйл явц ч гэсэн бас бурхан намайг ингээд зөв чиг рүү хөтлөж байсан тэр үйл явц гэж ойлгож байгаа. Тэгээд 9 сард энэ цуглаанд ирээд би өмнө одоо ингээд итгэгчгээд сүм цуглаанд маш олон жил явж исэн хүн. Үндсэндээ би бол 94 онд эзэн Есүс Христийн тухай сонсоод 98 оноос эхлээд одоо ингээд сүм цуглаанд ингээд тууштай ингээд хамрагдаад ингэж явж ирсэн цагийг ингээд тооцох юм бол ингээд 30 жил болсон байна. Тийм. За энэ 30 жилийн ингээд хугацаанд миний амьдрал одоо ерөнхийдөө ямар хөө байсан бэ гэвэл би сүм чуулганд явдаг байсан. Хүндэтгэл мөргөлд оролцож одоо тодорхой хэмжээгээр бас үйлчлэлд оролцдог байсан. Гэсэн хэдий боловч нэг л үр жимс гарч өгөө. Тэгэл ер нь одоо нэг үгээр хэлэх юм бол яг л нэг тийм хэвийн одоо нэг тийм одоо энэ итгэл маань үнэхээр одоо миний би нэг бурхныг лагчаад байдаг. Тэгсэн мөртлөө одоо нэг тийм тодорхойгүй байдалд оруулчаад ирсэн байхгүй юу? Одоо энэ үйл явц ингэж олон жил үргэлжилсэн учраас би чинь бас ингээ нөгөө энэ дотор надад би ямар гим нүгэлтэй хүн бэ гэдгээ би өөрөө мэдээдэг. Тэгсэн мөртлөө тэрнээсээ бүрэн гүйц салж чадахгүй. Тэгээ энэ зүйл маань ингээд маш их олон жил намайг зовоож ирсэн учраас би ер нь нэг жоохон тийм гундуухан итгэж байсан гэж хэлнэ. Сүм чуглаанд ирснээр би нөгөө өмнө ингээд гимшдэг байсан боловч тэг нөгөө бүрэн ингээд гимшиж тэр зүйлээ ингээд орхиж хайж чадахгүй гим нүглүүдээсээ салж чадсан. Амен. Халелуя. Тэгээд яг энэ 9 сард дөнгөж орж ирэл эхний цуглаан бүтэн сайнны цуглаан өнгөрсөн. Хоёр дахь цуглаан болж хахад би эзний өмнө өөрөө ирэхгүй ингээд энэ дотроос ингээд ариун сүнс намайг ингээд үнэхээр шийдвэртэйгээр ингээд гимшихийг ингэж шаардаж миний дотор ажилласан. Тэгээд тэр тэгж ажилласнаар би эзний өмнө үнэхээр амьдралдаа хизээч би тэм сүмж болгоныхаа өмнө тэгж муухай гимнүглүүдээ гимшин ингэж улааж байгаагүй. Тэр зүйлүүдэд би сүмийнхээ өмнө энэ сүмийнхээ өмнө гарч ирээд үнэхээр улаан гимшиж үнэхээр тэр зүйлийг би үнэхээр үзен ядаж энэ зүйлийг хийсэн. Үнэхээр энэ бол энэ гимшил бол үнэхээр ариун сүнстэй хамт хийгдсэн үнэхээр гайхамшигтай гимшил байсан. За тэгэхээр оюун чимэгчээ та одоо ер нь тухайлбал чөлөөлөгдсөн зүйлээ би нэг ийм зүйлд үнэхээр би нэг өөрөө бардгүй байсан юм а. Энийг надад бурхан чөлөөлөөд бурхан намайг ийм эрх чөлөөнд гаргачлаа гэх зүйл байна уу? Байлгүй ах уу? Хутлаа урмгийн сүнсэнд маш их мэхлэгдэж явж исэн. Дээр нь бас завхаарлын сүнсэнд маш их одоо боолчлогдсон байсан. За мөн одоо эргэлддэг итгэлгүй болж л өгвөл ингээд
бурхны үгийг ингээд уншихтаа зэрэг өө эн чинь надад зориулаагүй ч юм уу те. Эн чинь за дараа энэ ерөөсөө энэ надад зориулагдсан зүйл биш гэдэг байдлаар ингэж тийм итгэлгүй хандаж байсан тийм тэрслүү сүнс надад байсан байхгүй юу. Эдгээр зүйлсээс салахад үнэхээр ариун сүнсний тэр үнэн гимшил тэр улаалт надад маш их нөлөөсөн. Одоо энэ зүйл миний зүрх сэтгэлийг аль хэдийн болцлогоо болсон. Энэ зүйл нь миний зүрх сэтгэлд одоо намайг ямар ч боолчлох эрх мэдэлгүй болсныг ариун сүнс гэрчилж байгаа. Амен. Халелуя. Тэгээд дараагийн цуглаанаас нь ариун сүнс надад ус баптизм хүртэх ёстой гэдгийг сануулсан. Тэрний дотроо би өмнө нэг баптизм гэж юм хийлгээд байсан шүү дээ. Одоо дахиад усан баптизм хийх юм уу гэдэг ингэж би зөрчилдсөн байхгүй юу? Тэгсэн чинь тийм бодоод тэгсэн чинь тэгээд ариун сүнс намайг усан баптизм руу хөтлснөөр би тэр усан баптизм дахиж эзний дотор үнэхээр би үнэхээр өөрийнхөө дагаж байгаа бурхныхаа бүхий л тэр амьдрал, үхэл, дахин амьдлалтай холбогдох тэр үйл явц руу орсон гэж бодож байгаа. Тий, эзэнтэй ингээд жинхэнэ бие махбод оюун санаа сүнс сэтгэлээрээ ингээд эзэнтэйгээ холбогдсон. За тэр мөчөөс хойш үнэхээр миний амьдралд үнэхээр гайхамшигтай өөрчлөлтүүд орж эхэлсэн. Энэ дотор үнэхээр тэр намайг үргэл зовоож исэн тэр муу ёрын сүнсний тэр ятгалаг бодлууд тэдгээр зүйлс ингээд миний амьдралаас үнэхээр ямар ч тийм хүч чадхаар үйлчилж чадахгүйгээр одоо алга болсон байхыг би холдож өгсөн. Тийм, холдож. Надад мэдрэгдэж байгаа байхгүй юу? Тийм, тэгээ бүр салсан. Үнэхээр ингээд бурхан зөв газраа зөв цагт үнэхээр бас хүний зүрх сэтгэл сүнс санаа бодол амьдралд ажиллаа хийдэм байна гэдгийг би үнэхээр мэдэрсэн. Тэгээ үнэхээр гайхалтай эзэн бурхан бодитоор хүний амьдралд ажиллаж хүний сүнс дотор ингээд ажиллаа хийхээр хүн ямар гайхамшигтай өөрчлөгддгийг, ямар зөвхөн надад төдийгүй эргэн тойрны маань хүмүүст ямар их нөлөө үзүүлдгийг би үнэхээр харахтаа өдөр бүр бурхан талархаж байна. Амен. Халелуя. Халелуя. Гайхалтай өөрчлөлтийг өгсөн эзэн бурхан алдарш болтугай. Халелуя. Би 30 жил одоо итгээд би бүлээн итгэгч явсан юм аа. Юу н тодорхойгүй байдалд орчоод бурхныг дагсан л гэдэг тэгээ ямар ч өөрчлөлтөж байхгүй. Одоо харагдах амьдралч бас нэг одоо би бурхантайгаа бурхандаа талархаж магадгүй чаддгүй ч байсан баг тийм. Тэнхүү байдалд орсон итгэгчд бол байдаг болов? Байлгүй яах вэ? Зөндөө байгаа штэ. Өнөөдөр олон итгэгч нар одоо би итгэсэн юм чинь аврагдана гэж бодож ингэж амьдарч байна. Гэвтэл энэ маань үнэхээр энэ хорвоод хийгээс яваад бурхны өмнө очихын цагт үнэхээр чиний аврагдах баталгаа байж чадах уу? Тэр чадахгүй байхгүй. Ягаад гэвэл өнөөдөр олон итгэгч нар би итгэсэн юм чинь аврагдана гэсэн номлолд орно гэж амьдарснараа өнөөдөр үнэхээр сүнслэг авралаа алдаж байгаа байхгүй. Ягаад гэвэл тэр хүмүүс яг зөвхөн итгэлээр өөрийнхөө замыг ингэж хязгаарлаа те. За би одоо эн чинь итгэцэн л юм чинь миний юу хийж явах нь хамаагүй те. Тэгээ гим нүглээ үйлсээр л архиа авсаар, завхаарсаар бурхныг хүндэтгэхгүй ингэж хоёр нүур гаргаж амьдарсаар энэ хорвоогоос явах үед эзний өмнө очиход тэр хүнийг уучлаарай би чамайг танихгүй гэж ийм итгэгч нар маш олон байгаа. Тийм болохоор би итгэгч хүмүүсийг үнэхээр эзний өмнө очиод үнэхээр цэвэр ариун зүрх сэтгэлээр амьдарч үнэхээр аварчин зүрх сэтгэлээсээ үнэн зөв номлыг сонсож аврагдчих эзэн лүү ирээсэй л гэж хүсэж байна. Олон хүмүүс тийм байдалтай болохоор би энэ зүйлийг үнэхээр сэтгэл шимшрэн одоо сүүлийн үед бодож байгаа. Тэгээд өнөөдөр одоо манай энэ Монголын нөхцөл байдлыг харсан ч гэсэн итгэгч нар маш сул одоо эзний өмнө ингээд үнэхээр тэр залбирлын цоорхоо зогсох хүн маш ховор ийм болсон. Тийм учраас одоо энэ өнөөдрийн нөхцөл байдлынхаа төлөө эзний өмнө зогсоод уйл гар түмнийхөө төлөө их зүрх сэтгэлтэй сүнслэг уучлан залбирагч ариун итгэгч нар маш их хэрэгтэй. Тэгвэл амин.
Эхлээд өөрийгөө өөрчлөх тий бурхан дотор өөрөө өөрчлөгдөх. Үнэхээр өөрөө гэрэл давс болох. Бурханаас үнэн өөрчлөлтийг гойгаач хайгаач тий. Бурхан өөрчлөлт юм байна шүү дээ. 30 жилийн дараа намайг өөрчлөөд эхэллээ шүү дээ. Ямар гайхалтай бодтой юм бэ? Тийм шүү дээ. Тэр их санаа зовоосон хүнд ачаа дарамтууд бүгдээрээ ингэж олдчихлоо шүү дээ. Гайхалтай. Энийг одоо таныг бас хүртээсэй гэж оюун чимэгч манд гэрчилсээр байна. Таны одоо амар хэлэгдсэн гайхалтай өгнүүд одоо. Тэгэхээр Бурхныг хайж байгаа хүн танд хүрэх болтугай. Амен. Тэгэхээр хүн аврагдсан л бол итгэсэн бол аврагдсан гэдэг чинь таны авралын баталгаа болох уу? Тэгэхээр Бурхны үнэн шүүлтийн өмнө очиход та энэ үгээ хэлээд гим нүгэлтэйгээ зуралдаж амьдрснараа одоо аврагдсан гэд Бурхныг огт сонсоогүй хүнтэй ялгаагүй амьдраад дуусах байдаг гэдэг тийм санаа ярьлаа шүү дээ тий. Тэг яах гээд тэгвэл ингэж сум чуулган гээд байгаад байгаа. Яагаад ингэж цэвэр үгийг нялх хүүхд адил хүсн тэмүүлгээд байгаа юм бэ? Үннийг хайгаач олооч гэдэг байгаа юм бэ тий Бурхан. Яагаад тэгвэл итгэгч хүн өнөөдөр ингэж Бурхны цензурт өрөхгүйгээр амьдарч байгаа байхгүй маш олон итгэгч нар. Хувь хүний хувьд бол өөрийгөө болж гэнэ гэд хараад яваад байдаг. Гэтэл Бурхны хувьд бол болохгүй зүйл хийгээд байгааг Бурхан мэдж байгаа. Энэ дунд хамгийн гол бид нарыг одоо ингээд энэ зүйлд нь болж гэнэ болохгүй байх гэдгийг харуулдаг зүйл маань Библи. Тий. Бурхны үгэн дээр суурлаагүй тий. Бурхны үгийн дагуу амьдраагүй энэ амьдралыг угаасаа хүмүүс бид нар итгэж бид нар яаж амьдарч байгаа зүрх сэтгэл маань одоо энэ дотор маань ямар гэм нүгэл байгаа гэдгийг хүн бүр мэдж байгаа. Тэрийгээ дандаа ингэж даарч нууж ингэж амьдарч явж ирсэн. Тийм болохоор энэ Бурхан энэ зүйлийг үнэхээр ийм бишээ миний хүүхдүүдээ одоо энэ дэлхийд амьдарч явах хугацаанд түр оршин сууж явах хугацаанд эзэнтэйгээ эвлэрээл гэдэг байгаа байхгүй юу? Тийм. Шалгалтай өгөхөд бэлтээ. Шалгалтай өгөхөд бэлтээ. Шалгалтай өгөхөд биднийг бэлдэж байгаа сургалтын материалыг одоо цэвэр үг гэж ойлгож болж байна уу? Тийм шүү дээ. Тийм байна шүү дээ. Одоо ингээд гимшээч одоо үг бол ерөөсөө толонд бид нар өөрснийг хараад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Номлол бол дахиад биднийг тэр пастраар дамжуулж гайхалтай илчлэлтийг бас ойлгуулдаг. Тийм. Шалгалтанд бэлдэх би материал гэж бас нэг талаар ойлгоод тийм. Тэгээд их сонин энэ сүм цуглаанд явж ирснээс хойш одоо ингээд сар гарны дараа итгэлийн суурь гэдэг хичээлүүд явагдаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт би ингээд өөрийнхөө итгэл рүү харахад суурьа бас буруу тавьсан байгаа байхгүй юу? Миний итгэлийн суурь хатан суурь маань Есүс Христ байх ёстой байтал би суурьа хуурамч Есүс Христээр аваачаад тавьчихсан. Тэр хуурамч Есүс Христ маань хин бэ гэхээр гим нүгэлтэй эвлэрсэн. Гим нүглийг одоо яах вэ чи ингээд энийгээ хийгээд яваад байна уу? Хүн лим чинь алдсан штий. Одоо хүн лимчний яах вэ тэгэн штэ гэсэн ийм байдлаар ханддаг хуурамч Есүс ингээ оруулуулад тавьсан тийм байсан байхгүй. Тэрийг олж харсан. За одоо тэгэхээр итгэлийн суурь яригдж байна. Таны суурь ханаас эхэлж вэ? Тэгэхээр чин таны итгэлийн амьдрал юу ямар байх чинь шууд ойлгомжтой болж ирж шүү дээ тийм. Тэгэхээр маш олон итгэгчид бол суурь яригж харах хэрэгтэй байна. Үнэхээр зөв суурьнаас эхлэхгүй бол одоо би итгэцэн аврагдсан гэж явж байгаад танд очино. Очвол энэ бол таны өөрөө ч хариуцлах асуудал. Магадгүй та өнөөдөр бидний гэрчлэг хүлээж авч байгаа бол энэ үг таныг бас нэг сэрэх болтгоо. Амен. Үнэхээр итгэгч хүн бүх зүйлээ маш нарийн багш нягт нямба бурхантай хамт итгэлээ маш тийм няхуур сахиж бурхны үгэнд маш хүндэтгэлтэй хандаж ингэхгүй бол бурхны үгэнд хайн хандаад өөрийнхөө итгэлийг зүгээр нэг ингээд энэ үнгүй алдсан юмыг үнгүй үрдэг тийм үрлэгэн зангаар биш те. Үнэхээр үн цэнтэй. Үнэхээр энэ бол өстой маш чухал зүйл. Эн чи мөнхийн ам шүү дээ, эцсийн эцэстээ энийг ойлгож л ингэж итгэгч хүн итгэлээр амьдрах ёстой юм шүү л гэдгийг би хэлмээр байна. Яг үнэ. Гайхалтай. Ёстой үнгүй болцсон зүйл. Тэ. Энэ үн цэнэ бити хөнгөн авч хямдаар одоо солиоч тий. Энэ гайхалтай хорлог байна. Баярлалаа танд. Баярлалаа. За тэгэхээр үнэхээр одоо
эзэн дотор өөрчлөгдөн гэдэг тийм хэцүү юм байна уу? Амар тайван ирнэ гэдэг одоо ямар юм байна гэдэг ингээд бас нэг одоо мэдэрч байгаа үнэхээр өөрчлөгдсөн оюун чимэг тэгвэл өөрийнхөө энэ гайхамшигтай мэдрэмжүүд энэ бас мөнгө төрөөр хөдөлтөд авдаг гэдэг мөн үү биш үү? Энэ бол үнэхээр бурхны оршуугаас ирдэг, бурхны нэгүслэлээр хийгддэг зүйл юм аа. Үнэхээр энэ дотроос ингэж өөрөө ариун сүнсний хүч чадлаар ингэж гадагшилж хүмүүст хүрж идэг зүйл юм аа л гэж хэлмээр байна. Тий. Үнэхээр бид нар ертөнцөөс ямар нэгэн зүйлээр амар тайван гэдгийг бол хөдөлгөөд авчиж чаддаг юм аа тий. Энэ одоо тэр харанхуй ертөнцийн бохир сүнснүүдэд тулалдах хэрэг мэдэл хүч гэд энэ их гайхалтай мэдлгүүдийг авч जैन. Энийгээ аваад хэрэгжүүлж чадчихээн, ялж чадчихээн. Ингээ өөрчлөлт ирж байна. Энэ бүгдийг ингээ бурхан хийгээд байгаамаа. Үнэхээр бурхан үнэн сум чолгонороо дамжуулж ашлаад байна гэж би таныг гэрчлээд байна. Гэж ойлгоод байна тийм үү? Тийм. Миний энд сууж байгаа зорилго бол эзнийг алдаршуулах зорилготой. Түүнээс биш би гэдэг хүн те өнөөдөр яаж яваад энэ хорвоог илээгээд дуусгах нь хүмүүст нэг тийм сонирн биш. Яг үнэ. Тийм. Эцсийн эцэстээ би энэ дэлхийд яах ч төрсөн, эзнийг алдаршуулахын төлөө төрсөн. Тийм учраас би энэ битэн цаг хугацаа ч гэсэн эзний алдрын төлөө үнэхээр хүмүүсийн төлөө гэсэн тэр хайр хүмүүст хүрээсэй гэж би гэрчлэн сууж байгаамаа. Амин. Үнэхээр одоо бурхныг алдаршуулан гэрчлэхэл гэж бид төрсөн амьдарч байгаа зорилго маань уг нь бол тэр одоо эзэнд хэрэгдэх гайхалтай сав болж угаагдаад цэвэрлэгдэж өөрчлөгдөж эзнийгээ алдаршуулан гэрчилж байгаа таныг улам бурхан илүүгээр өрөөх болтугай. Амен. Баярлалаа. За ингээд гэрчлэлийнхаа одоо хамгийн сүүлийн хормыг бас танд үлдээж байна. Та дахиад би нэгэн зүйлийг хэлэх байсан юм аа. Хэлчмээр санагдаад байна гэсэн зүйл бас үлдсэн байх вэ? За ямар ч гэсэн бидний амьдрал бурхныг алдаршуулж гэрчлэхийн төлөө энэ дэлхийд одоо бид нэр амьдарч байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Тийм учраас үнэхээр тэр бурхны аврал нэгүслийг авсан хүн юм бол үнэхээр л тэр аврал нэгүслийн замаар явхаас өөр аргагүй мэн гэдгийг л би хүмүүст хэлмээр. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн гэрчлэлээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.